За өнөөдөр чинь бороо ороод. Сайхан өдөр байна өө мод. Мод маань услахаанд орох нь тэ байглаасаа. Одоо модныхоо ургацыг үзье та. Ширүүн бороонд чинь дөнгөж ургасан моднууд бас муугаад танаа. За Татмаа гэж голын айсав дагуулсан булан дохой одоо хавар намрын шар усны ус тогтох боломжтой тохой бургас одоо хар мод шинс ийм ургамлууд ургаж байгаа газрыг л одоо Татмаа гэнтэй. Тэгэл одоо тэр доотлын тэрнийг бол өмнө дээр үед л тарьж ийсэн гэдэг одоо энэ ургацсан байгаа мод л энэ л одоо Татмаа ачаалтал болж явагдаж байна. Одоо дараагийн үе нь одоо энэ одоо төслийг хийгдэж байгаа энэ л одоо дараагийн ачаалт нь болж байгаа. Одоо хөрсөн дээр ургаж байгаа ургамлан бүтцэн буцан нөхөн сэргэх боломжтойгоор болж байгаа. Тэгээд дээрэс нь Татмаа ойчуулт ингэж хийснээр тухайн одоо энд байж байгаа цөө малтай энэ сумын төвийн ойролцоо иргэд малаа тэжээг хадлан тэжээл авах боломж бас нэмэгдэж байгаа. Бас нэг хадлангийн талбайтай үндсэндээ давхар болж байна л гэсэн үг байна. Нэг мод тар бол нэг насны буюу хоёр мод тар бол хойд насны ингэж маш их баяртай байлгаа хөө. Дараа үр хүүхэдтэй энд амьдран оршин сууж байгаа нутгийн иргэдчил хараал ийм сайхан ойтой боллоо гэж хэлж тэрнийхэн сүйдэртэл ядаж л 100-ны цагаар гараад нарлахад л хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор Татмаа ойжуулалтанд идэвхтэй хамрагдаж хаас хамгаалалтаа голын тохоо ууландаа Татмынхаа газруудад хэрэг намагтай газруудаа сайн хийж байл гэж уриалъя та. Татмыягаа ургуулж усны ихээ хамгаалъя.